За сайн бацгаана уу, та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. Ээлжид хичээлээр уулзж байгаа баяртай. За ингээд хичээлд орцгоё. Энэ та бүхний харж байгаа жишээ манай санхүүжилттэй арилжааны уул байна. Бид алхамаар өргөл рүүгээ матсаар эхний ээлжинд бол хувийн арилжааны фирмүүд гэж юу болох талаар үзсэн бол одоо энэ удаа хувийн арилжааны фирмүүдийн онцлог шинжүүд, хувийн арилжааны фирмүүдийг нийгэм мөрчлөн авч үзэх байгаа. Энэ дээр нэмээд MyForex Fund гэдэг MMF нэмж оруулахар болсон. За ингээд хичээлдээ орцгоё. За эхлээд мэдээж FTMO тэгээ MMF аль-алинаас нь эхлээд явчихъя. FTMO-г танилцуулах дээр хэдүүлээ юм flow chart-аар танилцуулаад явбал та бүхэнд илүү ойлгомжтой болох бах. За тэгэхээр өнөөдөр хүртэл орсон хичээлүүд дээр та бүхэн ерөнхийдөө ойлгосон баг санхүүжилттэй арилжаа хичээл маань хувийн арилжааны фирмүүд буюу proprietary firm-ээс олгодог санхүүжилтийг хэрхэн одоо техник шинжилгээ хийдэг, арилжаа хийдэг залуучууд маань аваад эхлэл хөрөнгөө 10,000, 5,000-аас эхлүүлээ дээшээ 100,000, 200,000 доллар харьж ажиллах боломжтой вэ гэдгийг нэг үрчлэн детальчлан заагаад тэгээ цаашлаад одоо хэрхэн амжилттай арилжаа хийх дээр өөрсдийн боловсруулсан зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилготой энэ сургалт байгаа. За тэгэхээр яг энэ хичээлийг орохоос өмнө мэдээж хоёр юмыг дурдах хэрэгтэй. Энэ зах зээл дээр бол маш олон санхүүжилттэй арилжааны фирмүүд байгаа. Өдөр бүрээр тоон нэмэгдэж байгаа. Гэхдээ одоо зах зээлийн 70 орчим хувийг FTMO болоод MyForex Fund гэсэн хоёр компани эзэлдэг. Тэгэхээр толгой хоёр компаниг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Бид нэгийг нь онцож оруулъя гэсэн боловч бас Forex Fund-ыг бас оруулаач гэсэн шинжээчдийн санал байсан учраас нэмээд оруулсан байгаа шүү. За эхлээд FTMO гэдэг үйлчилгээтэйгээ танилцъя. Би өмнө нөгөө хичээлээр нэлийн дэлгэрэнгүй орсон учраас энэ удаа заавалчгүй детайлны орохгүйгээр ерөнхийд нь overview буюу танилцуулга явуулъя. Тэгээ хэдүүлээ ерөнхийд нь яаж арилждаг, яаж болдог гэд харчээ. За FTMO бол өөрийн гэсэн юм сайттай. Ийшээ ороод та free trial юм уу challenge шууд аль нэг нь эхлүүлээд явж болно. FTMO одоо энэ өөртөө танилцуулж байгаа статаар бол 2021 оны байдлаар нийт шинжээчтэй 27 сая доллар, нийт арилжаачтай 27 сая долларыг ашиг орлого болгож хуваарлсан болвол 180 орноос буюу дэлхийн одоо дийлэх орноос ингээд бүртгэлтэй гишүүдтэй байгаа байна. Өдөр 6 сая арилжаа нээгддэг. Тэгээ дунджаар нэг 8 цагийн одоо мөнгө олголтыг 8 цагийн дотор шийддэг гэсэн юм мэдээлэл өгсөн байна. Тэгээ Deloitte гэх одоо дөрвөн том аудитын компани нэгээр бол тэнцэн одоо шалгуурыг нь даваад бас энэ шилдгээр нь шалгарч ирсэн юм байна. Тэгээ Forbes дээр онцлогдсон гэх мэтчлэн яг бол Digit буюу одоо олон улсын хууль ёсны дагуух байгууллага гэдгийг харуулах гэж нэлээд хичээж байна. За evaluation process буюу 3 үе шатлалтай. Нэгд нь бол FTMO challenge буюу өөрсдийн бэлдсэн FTMO-гоос бэлдсэн шалгуурыг даваад тэгээ үүнийгээ давсан эргэлгчтэй дахиад баталгаажуулалтын шатандаа ороод энийгээ давсан эргэлгч FTMO trader буюу FTMO-гийн одоо дансаар арилжаа хийх боломжийг үүснэ. Энэ үеэсээ эхлээд жинхэнэ мөнгө олж эхэлнэ буюу энэ үед нь бол шалгуур ногооноор тэмдэглэсэн хэсгээс нь бол жинхэнэ мөнгө олж эхэлнэ гэсэн мэдээллийг харж болохоор байна. За тэгээд бидний дэлхийн хаанаас байгаа, тэгээд бидний одоо ямар валютаар төлбөрөө хийх хүсэлтэй байгаас хамаарат үн ханш нь өөр байдаг. За доллараар мөн дээрээс нь энэ дээр нэг жамбуруу ойлголт төрүүлсэн байна. Энэ өөрөө FTMO нь өөрөө Чех улсаас гаралтай ийм хувийн арилжааны фирм. Тэр үүднээс бол яг нөгөө худалдаа авалт нь бол еврогоор төлөгддөг байгаа шүү. Яг юу арилжиж байгаа нь бол эндээсээ сонгоод паунд бол паунд, USD бол USD-гээр гараад ирнэ. Тэгээ risk mode, aggressive risk mode тохируулж болно. Normal, aggressive гэж байгаа. Ер нь бол дийлэнхтэй normal-аар нь явчихж болно. Aggressive нь бол нэлээд нөгөө арилжааны арга барил нь нэлээд хурц, дээрээс нь одоо доошоогоо нэлээд алдагдал хүлээж агаад эсрэгээрээ ингээ ашигтай гарч ирдэг ч гэдэг юм уу. Арга барилаас хамаарат цөөхөйд арилж агаар их ашиг хийдэг, эсвэл одоо олон жижиг арилж агаар ашиг хийдэг ч гэдэг юм уу. Энэ байдлаас хамаарат энэ risk mode буюу риск хэр их риск хүлээхээс хамаарат ингэ сонгож болно. Арилжааны данс бол 10,000 доллар, 25,000, 50,000, 100,000, 200,000 гэд өөрөө сонголтоороо бид хэдэн мянган доллараар эхлэх хүсэлтэй байгаагаа сонгож авч болно. За гэхдээ нэг анхаарах юм нь одоо 10,000 доллараар эхлэхэд шалгуурыг нь давж үзэхэд $155 юм байна. 25,000 доллараар эхлүүлье гэх юм бол $250. Тэгэхээр одоо бидний эхлэл хөрөнгөдөө буюу хэдэн төгрөгөөр зармаар байгаагаас хамаарат явна гэсэн үг. Одоо $100,000 аккаунтаар цаашид арилжаа хийх хүсэлтэй байна. Би тэгээ энэ хоёр шалгуурыг $100,000 аккаунтаар давъя гэх юм бол
та бид нар 540 евро төлөх нэ. Энэ маань ойролцоогоор одоо доллар евро тэнцсэн учраас одоо 540 доллартай тэнцэж чинь гэсэн үг. За 200 мянган долларын аккаунт бол 1080 еврогийн үнэтэй авах жишээний. За энийг бол энгийнээр тайлбарлах юм бол та ур чадвартай трейдер байх юм бол 200 мянган долларын челленж буюу 200 мянган доллараар цаашдаа арилжах боломжийг авахын тулд эхний ээлжинд өөрөөсөө эхлэл одоо бүртгэлийн хураамж болох нэг 1000 долларыг төлөөд 200 мянган долларын аккаунтаар 2 шатны турш амжилттай арилжаад ашигтай байх юм бол цаашлаад 3 дугаар шатандаа энэ яг өөрийн эхлүүлсэн 100000 юм уу эсвэл одоо 1000 доллар төлөөд 200 мянган долларын дансаа удирдаад тэндээсээ олсон ашгаа ингээд өөр аваад явах боломжтой гэсэн үг шүү. За step 1, step 2, step 3 гэсэн байгаах гэснийг харж байгаах. Нэгд нь бол FTMO challenge буюу FTMO-гийн шалгуур, хоёрт нь бол FTMO-гийн step 2 буюу verification гэх баталгаажуулалтын шат. Эхний хоёр нь бол ерөөсөө туршилт, step 3 нь бол FTMO trader буюу FTMO-гийн арилжаач болж байна гэсэн үг. Trading period нь бол 30 өдөр байдсан 30 өдөр байгаа. Тэгэхээр бол эхний нэг үгээр бол эхний шатанда 30 өдрийн дотор хамгийн багадаа 10 өдөр арилжаа хийгээд дээдл нь 100 мянган одоо энэ 100 мянган доллар 200 мянган долларын данс. За 100 мянган доллар дээр байвал та илүү ойлгомжтой байж магадгүй. Нэг үгээр 30 хоногийн дотор хамгийн багадаа 10 өдөр арилжаа хийгээд дансныхаа 5 максимум daily loss буюу өдөрт алдаж болох хэмжээ нь 5000 буюу 5%-тэй тэнцэж байна. Энийг ингээ харах юм бол aggressive дээр бол 10% буюу aggressive нь илүү 10 барлаас хамаарат 10% алдаж болох боломжтой. Гэхдээ aggressive модыг сонгох юм бол нэгт үнэтэй, хоёрт нөгөө одоо юу гэдэг нь босго нь арай өндөр байгааг харж байгаах. Нөгөө талдаа босго нь өндөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ дээр ингээд дэлгэрэнгүй тайлбарлалсан. Ер нь яг та бүхэд энийг ингээд товчоор хүргэх юм бол өдөр болгоны одоо нөгөө тухайн арилжааныхаа цагаас хамаарат өөрийн 5 цаг ч гэдэг юм 6 цагт аккаунтных нь 24 цагийн шинээр дүүрдэг. Тэгэхээр нэг үгээр бол өнөөдөр үүрээс 5 цагаас эхлүүлээд маргааш өөрийн 5 цаг хүртэл нийтдээ нэг 5000 доллар одоо хэрэв 100 мянган доллар аккаунтаар менеж хийх гэж байгаа бол алдаж болно. Хэрэв 10 мянган долларын данс ажиллаж байгаа бол та дээдлэн 500 доллар л алдаж болно гэсэн үг гээ. За гэтэл нөгөө арилжаа нөгөө алдагдал маань 200 300 гэдэг өдрөөр 500 арай хүрэхгүй гэсэн 200 300-аар ингээд суугаад нэлийн алдагдaltaй болчих юм бол дээдлэлт нь 10 мянган доллар буюу 10% алдагдал хүлээх боломжтой шүү гэж байгаа. Тэгэхээр одоо бидний алдагдал олон хоногт цугларсаар дансныхаа 10% буюу 10 мянган долларт бол эзэж өгч болохгүй нэ гэсэн. За profit target гэж байгаа. Бид нар одоо 100 мянган доллараараа нэмж 10 мянган доллар буюу дансаа 10%-аар л өсөх шаардлагатай. Гэхдээ 10% гэдэг бол өөрөө айгүй өндөр тоо шүү. Би яг боддоор харах юм бол би тарид өмнө жишээн дээр ярьж исэн 10% жилийн сарын өгөөжийг авч ивэл та жилийн 120% өгөөжтэй ажиллаж гин гэсэн. Энэ байдал иймэрхүү байдлаар их мөнгө удирддаг одоо хээжсэн одоо тэ эртлийн сан одоо өөр бусад сангууд бол байдаг бах. Гэхдээ ер нь бол олон нийтдээ тийм компаниуд бол байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө маш өндөр ашиг хийж ийн гэсэн үг. Мэдээж их мөнгөн дээр бага мөнгөн дээр иймэрхүү тохиолдлууд бол байгаа. Гэхдээ их мөнгийг ингээ менеж хийхэд энэ бол өөрөө нэлээд хүндрэлтэй. Гэхдээ их мөнгө гэдэг нь одоо бидний 100 200 мянган доллароос ч их ийм их мөнгөн дээр яригдж байгаа. Тэгэхээр одоо ийм дүнтэй юм дээр бол боломжтой гэхдээ хэцүү шүү. За тэгэхээр refundable fee гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. 540 евро 100 мянган долларын аккаунт менеж хийе гэвэл та 540 долларын төлбөр төлөөд еврогийн төлбөр төлөөд хоёр шалгуурыг яг энэ төлбөрөөр төлөөд амжилттай давах юм бол явна. Амжилттай давахгүй байх юм бол энэ мөнгө чинь байхгүй болж байна гэсэн үг. Ягаад refundable буюу буцааж олох боломжтой буцааж олгодог төлбөр вэ гэж оруулсан бэ гэхээр та хоёр шалгуураа даваад амжилттай FTMO-гийн трейдер болох юм бол тухайн арилжааныхаа дансаар татсан эхнийхээ ашигн дээрээсээ энэ мөнгөө буцаа авах буюу хэрвээ та 10 мянган 100 мянган долларын дансаар жинхэнэ трейдер болоод 1000 доллар хийх юм бол 1000 долларынхаа 80%-ийг татаад дээрээс нь нэмэх нь 540 еврогоо буюу 0.1340 доллар авах нэ. За ингэж болно. Тэгээ хамгийн энгийндээ бол scaling plan, swing account гэх иймэрхүү боломжууд байгаа. FTMO-гийн нэг одоо давуу юм нь бол танд free trial буюу ингээд тест хийх байдлаар туршиж үзэх боломжийг олгодог. За энэ миний аккаунт орсон байна. Одоогоор би ингээд сая дөнгөж сая та зориулаад нэг free trial аккаунт нээсэн байгаа учраас нэмж нэгийг нээж болохгүй. Demo аккаунт нь сараар биш хязгааргүй биш хугацаатай буюу 14 хоногийн хугацаанд олгодог. Тэгэхээр 14 хоногийн хугацаанд яг энэ FTMO trial-ыг даваад хэр амжилттай байхаас хамаарат цаашаа үргэлжилдэг шүү. За тэгэхээр би та бүхэнд одоо
FTMO-гийн нөгөө free trial-ыг тайлбархан танилцуулъя. Free trial гэдэг ингээ орохоор та ингээд аккаунт нээх үү 14 хоногийн одоо when you open your first trade гэдэг хамгийн эхний өдөр нөгөө арилжиж эхэлсэн өдрөөс нь эхлүүлээд 14 хоногийн турш free trial ингээ үргэлжилдэг. Тэгээд мэйлээр явуулаад 7 хоногийн дотор идэвхжүүлээг бол тэгээд нөгөө ирэх нь хаагддаг гэх мэтлэн иймэрхүү нарийн дүрмүүдтэй байгааг ойлгоорой. Тэгээ энэ login information буюу энэ таны дансны мэдээлэл энэ бол нууц үг нь энэ FTMO demo гэд ашиглаж болно. Та өөрөө ямар платформ дээр ашиглахаа сонгож болно. Миний хувьд MetaTrader 5 дээр сонгоцсон. Платформ нөгөө Mac дээр бол бас адилхан MetaTrader 5 байдаг болохоор эндээс нь шууд татаад авчиж болно. За ингээ амжилт хүсье гэсэн байна. За би одоо та хэдэд яг энэ аккаунт маань одоо та хэд харж байгаа 1051 24 1791 гэсэн аккаунтыг би MetaTrader дээрээ цаг хэмнэх үүднээс та хэдэд зориулаад энд оруулсан байна. За та хэд харах юм бол 1051 24 1791 гээд FTMO demo аккаунт орсон байна. За энд ч гэсэн та хэд ингээ харах юм бол 1051 24 1791 гэсэн demo аккаунт орсон байна. За энэ нь бол яг нөгөө ижлэхэн та хэд нар ингээд дурын хосол дээрээ арилжаа нэгээд явах боломжтой. За одоо евро USD дээр chart window үүсгээд за эндээсээ жоохон ингэж харахад хэцүү байх юм бол одоо өөртөө хэлбараар чартаа янзлж агаад сайхан арилжаа их боломжтой. За ийм байна. За тэгээд энэ дээрээ мэдээж за би одоо цаг хэмнэх үүднээс та хэд үзүүлье. Одоо хамгийн багадаа 0.1 лотоор шууд ингээд сел хийя гэх юм бол ингээд арилжаа нь автоматар ингээд нээгдээд явах жишээний юм байна. За тэгээд энэ дээр би яг нэг автоматар юм stop loss TP 50 юм ингээд орцсон тэрнийх нь settings нь шууд ажиллаад эхэлчлээ. Гэх мэтлэн ингээд арилжаад явчих боломжтой. Тэгээ ингээд шууд арилжаа хийвүүгүй юу одоо энэ өдрөөс маань манай demo account маань 14 хоногийн дотор ажиллаад явна. За тэгээ та хэрвээ дараагаар нь харах юм бол FTMO дээр нэг давуу юм та ингээ өөрийнхөө бүртгэлээрээ орлоо. Тухайн аккаунтаа challenge байна уу, demo байна уу хамаагүй account metrics гэдэг settings боломж танд ингээ нээлттэй байдаг. Тэгэхээр одоо та бүхэн одоо эндээс нь шууд өөрийнхөө үзүүлэлтийг хянаад явчих боломжтой. За одоо энэ дээр нь бол яг нийт арилжааныхын тоо байна. Одоогоор би ингээд нэг 2 арилжаа нийцсэн байгаа юм байна. За үнийн дүнгийн хувьд бол нэг 34 цент алдаад энд 32 цент болгоо багасгацсан байгаа юм байна. 29 буюу 7 сарын 29-ний өдөр бичлэг хийж авах үеэрээ энийг нээсэн. 8 сарын 11 буюу 14 өдрийн дараагаар энэ автоматар хаагдана. Нөгөө арилжаа нийцсэн учраас шууд хугацаанд гүгээд эхэлсэн байна. $100,000 данс байна. FTMO платформ дээр явж байна. MT5 FTMO-гийн аккаунт MT5 дээр явж байна. Хамгийн сүүлд буюу нэг ойролцоогоор 10 минутын хоцрогдолтой явдаг. Хамгийн сүүлд 11:35 буюу одоогоос 2 минутын өмнө апдейт хийж оруулсан байна. За тэгээ энэ дээрээ нөгөө алдсан одоо би сая нэг хэдэн цент алдсан учраас миний өнөөдрийн алдаж болох $100,000 дээр 5% буюу $5,000. Тэгээ 5,000-аас би сая жоохон алдсан учраас багасаад 4,999 болсон байна. Тэгээд нийт алдаж болох мөнгө нь дансны 10% буюу $10,000. Тэгээд нийт мөнгө маань нийт өнөөдрийн алдаж болох нийт өнөөдөр биш ер нь нийтдээ алдаж болох мөнгө маань 9,999 болсон байна. За ингээд өнөөдрийн хашиг бол хасах 32-тай байгаа юм байна. За энэ доор нь objectives буюу одоо дөрвөн үндсэн гол юм байгаа. Minimum 5 trading days гэдэг. Энэ жирийн нөгөө яг challenge дээр энэ 10 өдөр байдаг. Бид нарт нөгөө 1 сарын хугацаа биш 2-7 хоногийн хугацаа өгж байгаа учраас 14 хоногийн хугацаа өгж байгаа учраас 5 өдөр хамгийн багадаа арилжна гэж зааж өгсөн байна. Тэгэнгүүт энэ дээр ингээд нэг өдөр би арилцсан учраас 5-аас бага учраас давахгүй байна гэж үзэж байна. Max daily loss буюу $5,000-оос дээш өдөрт алдаж болохгүй гэдэг шалгуурыг би одоогоор 61 цент алдсан учраас давж байна. Max loss буюу ерөнхий нийт алдаж болох дүн 10 буюу $10,000 би одоогоор 0.61 цент ингээд авсан учраас давж байна. Энэ дүн нь бол үргэлж өөрчлөгдөж идэг. Яг тэгэхээр өдөр болгон шинээр гарна. Энэ нь бол өөрчлөгдөхгүй. Энэ нь одоо жишээ нь маргаашийн өдөр энэ нь ингээд 0.61 цент гэхэд энэ бол өмнөх алдагдaltaгаа хоримтлагдаад явдаг учраас энэ бол өөр байдаг. Гэхдээ энэ дээр бол нөгөө хамгийн өндөр алдагдлаа ингээ оруулцдаг. Жишээ нь одоо өчигдөр би энэ дээр $300 алдсан байлаа гэх юм бол энэ дээр $300 гээд ороод ирдгээ гэсэн үг. Тэгэхээр $300-оос дээш алдагдал хүлээгээгүй бол ийшээгээ орж ирэхгүй гэсэн үг. За profit target дээр бол бид нэр ингээд $5,000 ашиг буюу дансныхаа 5%-ийг
нэмэгдүүлэх ёстой. Тэр одоогоор бол 0.32 цент хийсэн байгаа учраас давахгүй байна гэх мэтлэн хоёр шалгуурыг нь даваагүй байна. Дөрвөлээ ингээ ногоон болох юм бол давна. Эсвэл аль нэг нь одоо хугацаа дуусгаад аль нэг нь улаан байх юм бол тэгээ харамсалтай бид нар энэ шалгуурыг давж чадсангүй гэсэн үг шүү. За та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа хичээлээр хэдүүлээ яг chart flow дээрээ нефтемогийн процесс яаж авдаг талаар дэлгэрэнгүй ороод явъя. За энд нэг хоёрхан юм үлдээчиж энэ дээр нь бол daily summary гэдэг яг тухайн арилжаанууд нь яг ямар арилжаа хийснийг нэг бүрчлэн ингээд бүртгэл хийгдээд явдаг. Тэгэхээр цаашид бид нөгөө Excel sheet дээр хийгээ цаасан дээр бичдэг олох хэрэгцээ багассан гэсэн үг. За average энэ дээр нь таны арилжааны арга барилыг чинь ерөнхийдөө анализ хийгээд дунджаар одоо нэг арилжаанд нэг 0.2 центийн ашигтай ажиллаж байгаа юм байна. Дундаж алдагдал бол 0.34 цент юм байна. Average risk to reward нь бол 0.06 та нэг эрсдэл оруулаад тэгээ олох ашиг нь юм байна. Ордоор хоёрхан арилжаа хийсэн байна. Нийт 0.3 лотоор харилцсан байна. Нэг арилжаанаас хасах 0.32 0.16 центийн алдагдaltaй буюу би одоогоор яг энэ арга барилаараа зүгээр ингээд арилжах юм бол хасахтай явж байгаа гэсэн үг юм байна. Тэгээ ашиг хоёрхан арилжаа хийсэн нэгийг нь олсон нөгөөдг нь алдсан учраас одоогоор win rate буюу ялах магадлал маань 50% тань. Profit factor гэдэг энэ айгуу чухал үзүүлэлт. $1 зарцуулаад эргэж олох мөнгө нь одоогоор бол нэгээс бага буюу бүр 106 биш маш бага байна. Энэ бол нэг 180 2.1-ээс дээш байвал маш сайн тооцогддог. Тэгээ дөрөв ярьсан арилжаануудын бүртгэлүүдийн дэр болгоо ингээ автоматар хийгээ явцдаг. Энэ маш их давуу байдаг шүү. За guys, thank you.